27 января 1944 оны 1-р сарын 27 Ленинградын бүслэлд эцэслэн туслагдсан өдөр. Ленинград хот болон түүний оршин суугчид 872 өдөр үргэлжилсэн бүслэлтийг тэсвэрлэн давжээ. Энэ нь Ленинградын хүн бүрийн хувьд хувийн эмгэнэл болсон билээ. Хот бүхэлдээ захилгаангүй болж гадаад ертөнцөөс таслагдсан бөгөөд амьд байгааг нь зөвхөн метрономын цохилтол сануулж байсан гэдэг. Бүслэлтийг туулсан хүмүүсээс өнөө үед цөөхөн хэдэн л амьд үлдсэн ч тэдний дурсамж өнөөхөр амьдарсаар байна. Цэргийн алдрын өдөрт ам өргөдөгсдийг хүндэтгэн дурсаж, мөн өөрсдийн түүх дурсамжаа хуваалцгаар ирсэн хүмүүсийг хүндэтгэлтэйгээр угтан авчээ. Нина Чорнаярова бол бүслэгдсэн Ленинградын хүүхэд. Хот бүслэгдэх үед тэрээр дөнгөж 4 настай байжээ. Тэрний хэлснээр тэр үеийн үйл явдлуудыг хэсэг хэсгээр л санаж үлдсэн байна. Тэрээр бүслэлт эхэлсний дараа Ленинградаас хэрхэн гарч явснаа ийхүү дурсан ярьлаа. Сайн дурахын айл бүрээр явж хүмүүсийг цуглуулж байсан. Манай өрөөнд ч орж ирсэн. Ээж маань туйлдаа хүртэл турж ицсэн хөдөлж чадахгүй хэвтэж байсан. Ярьж байгааг ойлгож ярьж чадна, харин хөдөлж чадахгүй. Тэд ирээд бид бүгдийг нь авч явъя гэхэд ээж үгүй нэгийг нь л аваач. Ядаж нэг нь амьд үлдэж магадгүй гэж хэлсэн. Дайны дараа Нина Чорнаярова дахин Ленинград буцаж хүүхэд насныхаа үлдсэн хугацааг тэнд өнгөрүүлжээ. Хожим нь тэр Сибирь рүү нүүссэн байна. Би одоо ч Ленинградад байгаа юм шиг амьдардаг. Сэтгэл минь үргэлж тэнд байдаг. Дайны дараа пионерын ордонд суралцж байсан үед бол миний хамгийн сайхан хүүхэд нас. Тэнд дугуйланд явж хаасаагүй явдаг байсан. Үнэхээр сонирхолтой гоё байсан. Тэр дурсамж одоо ч миний дотор амьд байдаг. Тэрээр эрхүү хотод сурч байхдаа хүртэл Ленинград охин гэсэн хож авсан тухайгаа хуваалцсан. Баатар хот болон түүний оршин суугчид улсын түүхэнд гүн ул мөрөө үлдээсэн билээ. Ленинградчууд шиг амьдарч тэмцэнэ гэдэг бол Орос хүний ёсоор тэмцэнэ гэсэн үг. Өнөөдөр Нина Чорнаярова охин ачзээ 7 жижигтэй ачтайгээд өнөр бүлтэй нэгэн. Тэр Ахмад ажтын хөдөлгөөнд идэвхтэй оролцож их оронж хүмүүжил олгох ажил хийсээр байна. Гэвч бүслэгдсэн Ленинград тэрний сэтгэлд төдийгүй сая хүмүүсийн дурсамжид үрд мөнх хадгалагдан үлджээ. Ийм эерэг эрч хүчтэй уур амьсгал импульс идэвхтэй урт насжилтын төвийн бүжгэн студид бүрддэг. Суралцагчид багшийнхаа араас урамтайгаар хөдөлгөөнөө багтана. Уян налархай байдал хөдөлгөөний зохицол нь ийм хичээлийн илэрхий үр дүн. Гэхдээ оролцогчид энэ төв тэдэнд үнээс жилүү зүйлийг өгнө гэдгийг онцолдог. Би шинэ жилийн дараа бүжгэнд ирсэн. Одоо 4-р хичээлж байна. Таны сэтгэл хөдлөл хэлхийн аргагүй сэтгэл хөдлөлтэй шүү. Би давхар драмын дугуйланд явдаг. Бүгд энд танилцсан. Төрлөөд сайхан харилцаатай байгаа. Харин зургийн хичээлүүд илүү тайван уур амьсгалтай. Энд хамгийн гол нь урам зориг, бүтээлч сэтгэлгээгээ үргээхгүй байх нь л чухал гинэ. Найрсаг орчинд оролцогчид уран бүтээл хийж, шин сонирхолтой арга барил туршин сэтгэлээ амраадаг. Тэрчлэн сэтгэл зүйчтэй бүлгийн уулзалт, гэрэл зураг ба дүрс бичлэгийн мастер класс, оёдол, нэхмэлийн хичээлүүд ч зохион байгуулагддаг. Одоогоор төвд нийт 23 чиглэлийн үйл ажиллагаа явагдаж байна. Өрөө бүрд шин зүйл сурах хүсэлтэй нээлттэй хүмүүс цугларчээ. Би нэгдмэгдсэн анхдагчийн нэг болж ирдэг болсон. Орж ирээд л таалагдсан дугуйлангаа сонгосон. Бүгдийг мэднэ гэж байхгүй тул аль нэг дугуйлан таалагдчих л таарна. Үнэхээр сайхан сэтгэл хүрсэн чиглэлтэй төв шүү. Бүртгүүлээд л хичээлж эхэлнэ. Тус төв саяхан буюу 9-р сард нэгдсэн ч хичээлд хамрагдах хүсэлтэй хүмүүсийн тоо аль хэдийн их болжээ. Одоогоор энд 380 хүн тогтмол хичээлж байгаа бөгөөд энэ тоо улам нэмэгдсээр байна. Сонирхол өссөнтэй холбоотойгоор тусад үйл ажиллагаагаа өргөжүүлэх санаачлаг гаргажээ.
София Прявская гудамжны 31 хаягт амралтын өдрийн хөтөлбөр эхэлсэн. Хотын төвд амьдардаг иргэдийг импульс, идэвхтэй урт насжилтын төвийн нямгаргийн хөтөлбөрүүдэд нэгтгэхийг урьж байна. Ингэснээр хүн бүр өөртөө шинэ хобби олж, амьдрал үргэлж шинэ зүйлд сургаж чаддаг гэдгийг мэдэрч чадна. Хамгийн гол нь дотоод ирч хүчээ өөрийн импульсийг олж нээх явдал юм. Для программы новости. Рану, нанесенную Родине. Эх оронд учирсан шархыг Ленинградын хүн бүр зүрх сэтгэлээрээ мэдэрч байсан. Хамгийн хүнд харгас өдрүүдэд ч Ленинградчууд ялалт ирнэ гэдэгт итгэж түүнийг ойртуулахын төлөө чадах бүхнээ хийж байлаа. 1944 оны 1-р сарын 27 бол манай түүхэн дэх ариун өдөр. Ленинград хот хүн төрлөختний тэсэшгүй 900 хоногийн сорилтыг даван туулсны дараа анх удаа чөлөөтэй амьсгалсан өдөр юм. Дурсамж гэдэг бол амьд шарах мөнхийн сургамж билээ. Бидний заавал мэдэж санаж явах ёстой зүйлс гэж би хүмүүст ойлгуулж хүргэх хэрэгтэй. Би зүгээр нэг дайны тухай кино үзэхгүй, фото үзэсгэлэн гаргаж, түүхэн үйл явдлыг сэргээсэн үзүүлбэр зохион байгуулна. Зэвсгийн үндэслэн ч болно. Мөн үсэлтийн талах арга хэмжээ хийж, хүмүүс дор хаяж 125 г талах гэдэг өдөрт идэх бүх хоолны хэмжээ ямар бага байсныг өөрсдөө мэдэрч ойлгосоо гэж хүсэж байна. Эдгээр 125 грамм далхны төлөө Ленинградчууд амиа өгөхөд ч бэлэн байжээ. Гэхдээ ихэнхдээ өөрсдөө өлсөж сүүлчийн өрөмгөө хүүхдүүдтэй өгдөг байсан. Валентина Васильевна Гуревич бол бүсэлтийн үеийн хүүхдүүдийн нэг юм. Яаж ам гарах вэ? Яаж дисж гарах вэ? Нүднийхээ өмнө хүж байгаа хүүхдтэй хоол өгч чадахгүй байна гэдэг төсөөлхийн аргагүй. Давж гарахын аргагүй зүйл. Гэхдээ хүмүүс давж гарсан. Залуус тэрний үг бүрийг анхааралтай сонсож байлаа. Энэ уулзалт тэдний хувьд үдшийн хамгийн чухал мөч болж гэрчийн дурсамж нь инх тайвныг санаж эрхэмлэх хатуу захиас болсон юм. Эртний Русын үеэс эхлээд Оросууд хизээч бууж өгч байгаагүй. Их нутгаа баатарлаар хамгаалж ирсэн. Ленинградууд ч мөн адил хотоо хамгаалж фашистын хөл хизээч энэ хотод гიშгэхгүй байхын төлөө тэмцсэн. Өнөөдөр ч фашистын хөл манай нутагт гიშгээгүй хിവэр байна. Ленинградчууд хотоо хамгаалж чадсан. Үе үеийн энэ холбоо, энэ баатарлаг гавьяаны дурсамж нь залуучуудын эх оронч хүмүүжлийн суурь юм. Тэд санаж зохистойгоор үргэлжлүүлэх ёстой. Залуус түүхээ заавал мэддэг байх ёстой. Учир нь бидний өвөө, тэдний хилэн цөвөө нарын хийсэн баатарлаг үйлсийн ачаар бид өнөөдөр амьдарч, агаараар амьсгалж байгаа бүхнээ эдэлж байна. Манай спорт бол амаргүй. Бокс гэдэг бол эр зориг, тэсвэр хатуужил, шудраг зам, нөхдөө дэмжих сэтгэл юм. Энэ бүхэн хүмүүжил тэр дундаа эх оронч хүмүүжлийг агуулдаг. Бригантина кино танхимд суудал хүргэлцээгүй тул нэмэлт сандал вандан оруулж тавихаас аргагүй болжээ. Бүслэгдсэн Ленинградын тухай чимээгүй хашгиран кино энэ ариун өдрийн оргил үйл явдал болж өндөрлөлөө. Центр под названием Каю. Каю нэртэй төв өөр байгалийн хязгаарын улсын их сургуулийн соёл урлагийн тэнхимд 2024 оны 9-р сард нэгдсэн. Тус төвийг Шинжааны урлаг уран сайхны мэргэжлийн хүрээлэнтэй хамтран байгуулсан бөгөөд тус бүс нутагт олон улсын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх талбар олжээ. Манай тэнхимд хятад улсаас магистр аспирантууд оюутан залуус суралцж байна. Тэд их орондоо хөвчлэн дүрслэх урлаг уран сайхны чиглэлийн багш нар байдаг. Маш өндөр боловсралтай, найрсаг, аюустай залуус. Манай сургуульд тэд Оросын академик урлагийг эзэмшиж, нутагтаа очиод заах зорилготой суралцж байна. Төвийн оюутнуудын дунд Оросын нэр хүндтэй их сургуулиудыг төгссөн хүмүүс ч бий. Тэд өөр байгалийн хязгаарын их сургуульд суралцгаа үргэлжлүүлж, уран бүтээлийг шинжлэх ухааны судалгаатай хослуулж байна. Би Москва хотын улсын их сургуулийг төгссөн. Одоо энэ сургуульд сурч байна. Миний дуртай хичээл бол гүн ухаан бас зураг зурах. Өөр байгалийн хязгаарын их сургуульд оюутнууд зөвхөн онол, гүн ухаан, соёл судлал, орчин үеийн урлагийн мэргэжлийн ёс зүгс судлаа зогсохгүй, практик дээр их ажилдаг. Урлангуудад уран зураг, зураглал хийж, шавраар баримл бүтээж, дараа нь бүтээлээ муфел зууханд шатаадаг. Энэ миний панда. Би өөрөө хийсэн юм.
Отдельное направление. Тус төвд хэвлэмэл, график, бие даасан чиглэл болон хөгжиж байна. Хятадын магистрантууд линогравюр аргаар төгсөлтийн бүтээлийн цуврал бэлтгэдэг. Эхлээд ноорог гаргаж дараа нь зургийг линолеум дээр шилжүүлэн тусгай багаж ашиглан гараар сэлбэрлэнэ. Энийний дараа эртний хэвлэлийн машинаар дарж нэг дор хэд хэдэн хувь хэвлэж авдаг. Сэдв нь Хятадын байгаль, дэлхийн алдарт архитектур зэрэг олон янз байдаг. Архитектурных объектов. Ёстой гой бас сонирхолтой. Мундаг багш нартай шүү. Одоо би Хятадын уран зураг дэлхийн соёлын яриа хэлэлцээнд гэсэн сэдвээр судалж байна. В центре регулярно Төвд тогтмол мастер класс зохион байгуулж, Хятадын оюутнууд Орос оюутнуудтай ур чадвараа хуваалцсан Гоохва уран бичлэг зэрэг уламжлалт техникийг заадаг. Зөвхөн их сургуулийн оюутнууд бус урлаг сонирхсан хүн бүр оролцох боломжтой. Мөн график дизайн тустай чиглэл болон хөгжиж байна. Дизайны магистрантууд бүх Оросын уралдаанд оролцдог. Тэдний нэг төсөл нь дотоод зохион байгуулалтыг нарийн төлөвлөсөн ирээдүйн сургуулийн концепц байв. Энэхүү ажлаараа оюутнууд улсын хэмжээний уралдаанаас шагнал хүртжээ. Мөн хичээлийн даалгаврын хүрээнд өөр байгалийн хязгаарын бэлэг дурсгалын бүтээгдэхүүний цуврал загвар гаргаж, орчин үеийн дизайн болон нутгийн уламжлалт дүр төрхийг хослуулж байна. 2 дугаар сарын 2-нд өөр байгалийн хязгаарын их сургуулийн төв байранд КАЮ төвийн Орос Хятад уран бүтээлчдийн хамтарсан бүтээлийн үзэсгэлэн нэгдсэн. Үзэсгэлэн 2 дугаар сар дуустал Александра Заводская гудамжны 30 дугаарт үргэлжилнэ. по адресу Александра Заводская, 30. Антон Долгов, Кирилл Корнев, РТК Забайкалье. Уран зураг, керамик, модон сэлбэр, ангийн үс, металл урлалын бүтээлүүд. Москва хотын Гостиний дворд жинхэнэ уламжлалт урлагийн иж хэдийн ертөнц болон хувирчээ. Энэ жил үзэсгэлэнд 4,000 гаруй оролцогчийн бүтээл дэлгэрэгдэх юм. Өнөөдрийн байдлаар уникальна Россия бол уламжлалт урлагийн чиглэлээр хамгийн шилдэг үзэсгэлэн. Якут дахь манай төлөөлөгч Альбина Луиза Филиппова нар ёстой мундаг зохион байгуулагч. Якутын олон уран бүтээлч анх удаа оролцож байна. Энэ ч бас онцлог юм а. Бид анх удаа ийм том өвөрмөц үзэсгэлэнд оролцож байна. Янз бүрийн урчуудын бүтээлийг харахад үнэхээр сайхан байна. Зөвхөн Якут төдийгүй Орос даяар маш олон сайхан зүйл байгааг эндээс мэдэрч байна. Үзэсгэлэнд Якутыг Хагамантинскийн суурингийн урчууд төлөөлөн оролцож байна. Орон нутгийн бүсгүйчүүд нэгдэн уран бүтээлийн холбоо байгуулж Москва хотод шинэ бүтээлүүдээ авчирчээ. Энэ паног хусанд 100 зүүдлэгдэн гэж нэрлсэн. Бид өвлийг дүрсэлж хус моднууд унтаж байгаагаар харуулсан. Кантлах арга, сувс, хатгамал ашигласан. Манай Норхтой хус мод Орос орныг нэгтгэж буй бэлэгдэл. Хэрэг хус айлын дэргэд ургавал түүнийг гэр бүлийн сахиус гэж үздэг. Мөн намын урчууд эмэгтэй гоёл чимэглэл үслэг эдлэл авчирсан байна. Харин олон цочныг адууны хэлхсаар хийсэн уламжлалт Якут савсуулга онцгой гайхшруулжээ. Энэ чоронг эртний гэрэл зураг дээр үндэслэн хийсэн. Миний бүх чорон ийм маягаар бүтээгддэг. Хамгийн хэцүү нь игнээ бүр хээ болдог. Үндсгийг яг тааруулах хэрэгтэй. Зургийг харьцуулж байгаад адилхан болтол нь хэд хэдэн удаа задлаад дахин хийдэг. Үзэсгэлэн 2 дугаар сарын 8-ны хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд нийт үзүүрүүд 2 удаа шинжлэгдэх бөгөөд Якутас Оленёк, Верхний Вилюйск улсын урчууд ч мөн бүтээлээ толилуулахаар төлөвлөжээ. Максим Кардузу, Айтал Байтунов, Москва. Бээжин хотод задгаан мөсөн дээр гулгах уламжлал нь тэшүүр бус, харин мөсөн чарга, мөсөн дугуй, унах хэлбэртэй байдаг. Энэ нь хүүхэд, томчууд гэлтгүй бүх насныханд зориулсан зугаа юм. Эхнэр хүүхдтэй амралтын өдрөөр жаргаж байна. Бид ч биш, шаншаанигч маань ч ирсэн. Тийм шүү, охины маань наахцэгч Хятадын дорн нутгаас мөсөн дээр гулгахаар ирсэн. Бээжингийн энэхүү уламжлал манж угсааны түүхэн гаралтай. Дундад зууны үед Хятадын хойд нутгийн цэргүүд хөлцөн гол мөрнийг зам болгон ашиглаж, гарын доорх хэрэгслээр мөсөн дээгүүр явдаг байжээ. 1745 онд Чин улсын хаан Цинлюн өвлийн цэргийн жагсаалт төрийн статустай болгосноор мөсөн чаргаар гулгах нь ард түмний нийтийн зугаа болно дэлгэрчээ. Тухайн үед чаргыг сандал, вандын сандлыг ултаа болгож хийдэг байжээ. Би 60 хүүхэд байхад мөсөн дээр гулгахын тулд бид тосгондоо мод болон төмөр утсаар чарга хийдэг байлаа. Ингэж гулгаагүй 30 жил болжээ.
20-р зуунд чарганд бүсэн дуу нэмэгдсэн бол 21-р зуунд интернетийн ачаар энэ уламжлал дахин түгэн дэлгэрч байна. TikTok-оор энэ талбайн тухай бичлэг байнга л гараад байдаг байсан юм. 2-7 хоногийн өмнө нэгдмэгцэн бидэрлээ. Ёстой аврах том юм а. Хөгжилтэй гэж жигтэйхэн. Өөрөөр хотуудад амьдардаг учраас хагас сарын өмнө аялаа төлөвлөсөн юм. Эзэн хааны зуны ордны цэцэрлэгч нэг мөсөн судлаад явна. Ийхэ Юан цэцэрлэгт хүрээлэнгийн Күнминху нуурын мөсөн гулгуур нь Бээжин хотын хамгийн томд тооцогддог. Ихэвчлэн 50 хөл бөмбөгийн талбайд тэнцэх хэмжээний талбайг гулгахад зориулдагч энэ жил дулаан өвөл байснаас 2 дахин багасжээ. Аюулгүй байдлын журмаар нэг дор мөсөн дээр 5,000-аас илүү хүн байж болохгүй учраас өдөрт дунджаар 10,000 гаруй хүн ирдэг. Зочдын урсгалыг Сяо И нэртэй хиймэл оюун ухаан зохицуулдаг юм. Хиймэл оюун ажиллах цаг, тасалбарын үлдэгдэл, аялал, үзэсгэлэн, тусгай арга хэмжээ зэрэг зочдын асуултад хариулдаг. Сяо Итэй онлайнаар зөвлөлдөх боломжтой. Бүсэн гулгуур өглөө 8 цаг 30 минутаас орой 17 цаг хүртэл ажиллана. Харамсалтай нь Бээжинд хүүтэн цаг агаар удаан үргэлжилдэггүй тул ихэвчлэн 2 дугаар сарын дунд үеэр хаврын баярын үеэр хаагддаг байна. Хэбэй мужид 2000 гаруй жилийн түүхтэй үнэт түүхэн дурсгал болох Чанси орны дэнлүүг үзээ зогсохгүй амталж үзэх боломжтой олжээ. Хэбэйн мужийн дэрэгдэх зоогийн газар маш өвөрмөц хоол санал болгодог гэж интернетээс мэдсэн. Тиймээс зориуд ирж амсаж үзлээ. Нүд баясах хуйц хоолтой нь үнэхээр сайхан юм. Ан Яня ийм балгас музейч олонний анхаарлыг татаж байна. Хянан мужийн Аньян хотод байрлах энэ музей 3000 гаруй жилийн настай эртний хятад хаан зар чимэглэсэн гомонгороо жинхэнэ сенсац тарьжээ. Зүгээр нэг бичээс биш, аз жаргал амжилт юрөөсөн утгатай үгс. Интернетээс энэ гомонгийн зургийг хараад заавал ирж эдгээр сайхан юрөөлийг идэх ёстой гэж шийдсэн. Хэбэй мужийн Уухань хотод 2 дугаар давхарт байрлах кафе олон нийтийн сүлжээнд хийт болсон бас нэгэн хоол санал болгодог. Тэр нь манай эртний өмнөх 433 онд тэмцэлдэгч хаант улсуудын үед зутгсан алдарт хүрэл хонхны хэлбэртэй үхрийн мах өндөгтэй оймын юм. Бид зочдын амтлах мэдрэмжийг баясгаа зогсохгүй. Түүхэн дурсгал, тэдгээрийн түүх, соёлыг илүү гүн мэдрүүлэх хоол бүтэхийг зорьсон юм а. Хэбэй мужийн ордны дэнлүү Сет хоолноос эхлээд Ууханы хүрэл хонхны хэлбэртэй гомон хүртэл музейн хоол зүүн энгийн нэг өдрийн хоол биш харин шин төрлийн соёлын зан үйл болон хувирчээ. Түүх зөвхөн үзэсгэлэнгийн танхимд бус тавган дээрч амилж байна. Энийг музейнхэн зөөлөн эрэлт гэж нэрлэдэг. Түүхийг хоолоор дамжуулан хүргэх шин хэлбэр юм.